За Баян урлагийн хамтдаагаа үзэгчид та бүхнийхээ энэ өдрийн амар амгалан айлтгах хүргэж байна. Баян урлагийн та бүхэндээ нэрийн хуудас нэвтрүүлгийнхаа бас нэгэн шинэхэн дугаарыг өргөмжж байна. За өнөөдрийн нэвтрүүлэгт Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч аймгийн эцэг даргын зөвлөлийн гишүүн Бат хоёрыг нэвтрүүлэгт орж оролцуулж байна. Юуны өмнө нэвтрүүлгийн маань урилгыг хүлээж авсан танд баярлалаа. За баярлалаа. За сайхан тусч байна уу? Сайхан та сайхан тусч байна. Сайхан тусч. Ингээ нэрээ удаа. Өгье танай нэвтрүүлэгт орж байгаадаа бас баяртай байна. За баярлалаа. Баянгор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч аймгийн эцэг даргын зөвлөлийн гишүүн Бат хоёрыг анхлан яг хэдэн онд нэрийн хуудастай болж байсан? За би чи ер нь 2007 оноос юм уу да. Удирдах албан тушаал хашиж эхэлсэн цагаас нэрийн хуудастай болсон. За 2008 оноос аймгийн хурал төлөөлөгчөөр сонгогдсон. Тэр цагаас хойш бол одоо нэрийн хуудастай ажиллаж амьдарч явна да. Нэрийн хуудасаа хичнээн удаа солисон байна. За 4 удаа солисон юм байна. Тий. Ямар одоо албан тушаал дээрээс ингэ солисон. Аймгийн холбооны газрын дарга болоод анх нэрийн хуудастай болж илоо 2007 онд. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдоод бас давхар нэрийн хуудас авч илаа. Мөн хадгаламж банкны салбарын захирлаар 2011 онд томилогдож ажилласан. За хадгаламж банк маань төрийн өмчт төрийн банктай нэгдсэн бас нэрийн хуудас солих шаардлага гарсан. Үндсэндээ одоо 4 нэрийн хуудас солисон доо. За 4 нэрийн хуудсыг ойролцоо дөнгөөр бодох юм бол одоо хичнээн хүнд таны хувьд гардуулсан байна. За ер нь ажил хэргийн уулзалт бол аливаа удирдах ажилтнанд бас төлөөлөгчд бол нэлээд байдаг. Тэр үүднээсээ нэрийн хуудас бол нэлээд солисон. Бас олон хүний нэрийн хуудас над байгаа. За Баянгор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд бол таны хувьд одоо 3 удаа нэр дэвшиж нийтдээ 8 жил алгарсан байгаа. Мөн Цэцэдрийн зөвлөлийн гишүүн бас 8 жил хийсэн. Тэгээ ер нь бас яг яагаад энэ бас төрлөө бас анхлан орхоор болсон гэдэг одоо энэ бас яриага хийх. За ер нь бол манай аав бол нэгдлийн орлогч дарга насаараа хийсэн ийм буур байсан. Би бол айлын 9 дэх хүүхдийн хамгийн отгоно нь. Монгол ардын намтай одоо уламжил сэтгэл зүгээрээ амьдралын орчин одоо тухайн үеийн нийгмийн хүмүүжлээр хологдсон гэж хэлж болно. За энэ үднээсээ явж байгаад за би чи 97 онд Монголын ардсан социалист залуучуудын холбооны анхны байгууллага Баянгор аймагт үүсчихсэн. Анхны дарга нь Батцүх гэдэг нэг эмэгтэй байл. Тэгэхэд их цөөхөн залуучууд цуглаж тэгээ би тэнд тэр одоо хэдэн насны хязгаар гэсээгөө? Миний хувьд болохоор 30 хүрээгүй л байсан л да. Тэгээд тэр одоо байгууллагын гишүүнээр илсээд тэгээ 2000 онд бол намд илссэн. За тэрнээс хойш бол аймгийн намаарууны дарга чинь чойлж зүрийн дарга байлаа. Тэгээ 2004 онд намайг жоохон хүүхэд байхад чойлж зүрийн дарга дуудаад. За танаас өмнө манай намаас нэр дэвших болцоотой хүн алга байна. Тийм учраас чи сумандаа очиж аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж нэг суудал намд автар. За ард түмэндээ гэдэг юм ахын дүүстэй нутаг орондоо танигдгийж хэлээд. Одоо тэр үед бол үүрэг авсан цэргэл явж ялаа л да. Тэгээд явж 2004 оны сонгуульд явж ёстой танигдсан. Тэгээд аргагүй шинэ хүн гэдэг юм уу шинэ сонгогч бол тэнд нэлээ одоо бүдэрж ялаа, сонгуульд бүдэрж ялаа. Нэлээ одоо дуршлаа сууж ялаа. 2008 онд бол яг ба тодорхой хэмжээнд улс төрд ороод намын ажил амьдралтай холбогдоод үе үеийн шатны улсын хурлын орон нутгийн сонгуулиудад одоо орон нутгийн төлөөлж менежергээд хүрээ марал суманд бас олон удаа очиж ажиллаж байсан учраас бол нэлээд хүмүүс танигдсан. За бас залуу хүний хоршооч байлаа. Нэг даагаан их бодолтой сонгуульд орж илаа. Тэгээ 2008 оны сонгуульд манай нутгийн ард түмэн бол сайхан дэмжиж намайг одоо ихтгэл үзүүлж төлөөлөгч болгосон байна. 2012 онд бол бас хүрээ марал сумдаа нэр дэвших бодолтой ихтгэл дүүрэн байсан. За нутгийн иргэд намын одоо гишүүдийн зүгээс бол санал тавьж ялаа. Тэгээд тухайн үеийн сонгуулийн хуулинд өөрчлөлт орж намын одоо квот гэдэг юм уу жагсаалтаар одоо жагсаалт бий болж тийм ээ. Тодорхой одоо нэг харьцаагаараа сонгуульд ордог намын мөрийн хөтөлбөрөөр
хөтөлбөрийг хилцдэг тэрний одоо гол хэрэгжүүлэгч нь квотын гэдэг юм уу чагсаалтын эдэд байсан учраас тэн дээр бас манай намын хороо намын гишүүд намын баг хурлын гишүүдийн одоо аймгийн нам орооны баг хурлын гишүүдээр 100% миний нэрийг дэмжиж намын чагсаалтын нэгдүгээр жагсааж итгэл үзүүлсэн. Тэрний хүчинд бол одоо их баяртай байдаг. Би төлөөлөгч болсон. Үндсэндээ бол одоо 2 удаа намын нөхдийнхөө дэмжлэгээр бас аймгийн иргэдийн хуралд сууж аймаг орон нутгийн хөгжлийн төлөө орон нутгийн хөгжилд өөрийн одоо мэдсэн сурсан бүхний зорилгын төлөө бас ажиллаж байгаа нь бол ажиллаж явнаа. Бидний үеийн залуучууд гэдэг ч юм уу аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч багц судалгааны зөвлөлийн гишүүн байх хоёрын хоорондох ялгааг бол төдийлөн бас сайн ягж мэдэхгүй байгаа юм л да. Тэгэхээр таны хувьд бол тодорхой хэмжээний бас 8 жилийн энэ хоёр зөвлөлд нэгэн төлөөлөгчд ажиллаж исэн болохоор зэрэг ялгаа цагийг бас ингээд манай хүмүүст хэлэх юм бол. За иргэдийн төлөөлөгчдийн хурал гэдэг бол нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага. Тэр байгууллага нь бол иргэдээ сонгогдсон төлөөллийн журмаараа хэрэгжүүлж аймаг орон нутгийн бодлогыг одоо боловсруулах ийм л чигүүрэгтэй байгууллага. За мэдээж засаг дарга бол хэрэгжүүлэгч нь. Тийм бодлогыг хэрэгжүүлэгч одоо гол хүн бол засаг даргач үүний хамгийн гадар байна. За тэгэхээр засаг даргын зөвлөл бол засаг даргын одоо эрх мэдлийн хүрээнд байгуулагддаг ийм зөвлөл байна. Засаг даргын нутагт дэвчрийн нэгжийн тухай хуульд бол засаг дарга зөвлөлттэй байж болно. Зөвлөлийнхаа бүрэлдэхүүнийг өөрөө сонгох хэрэгтэй. Түүгээрээ дамжуулж одоо юу гэдгийг засаг дарга тодорхой хэмжээнд одоо асуудлуудыг шийдэхэд бас зөвлөлдөх, санал солилцох одоо бодлого барьж зөвлөө байгуулдаг ийм л ажил л да. Үндсэндээ бол аймгийн бодлогыг тодорхойлогч хүч нь бол иргэдийн хурал, хэрэгжүүлэгч нь засаг дарга, хяналт тавигч нь бас иргэдийн хурал байгаад явдаг л да. Энэ үднээсээ засаг дарга иргэдийн хурлын ялгаа бол ийм л байна. Аймаг орон нутаг гэдэг ч юм уу хүрээн оролцсон манд одоо таны оролцоотойгоор бас яг энэ төлөөлөгч хийж байгаа явцад чинь одоо хийгдсэн томоохон ажлууд бас байгаа бах. Байлгүй яг би чинь 2008-аас 12 оны хугацаанд хүрээн марлсамаас сонгогдсон 15 дугаар тойрогоос сонгогдсон төлөөлөгч байлаа. Тэгээ тэр үед бол 8-аас 12 оны хугацаанд бол Монгол Ардын нам олон холчсон тийм цаг хугацаа байсан. Нэг сайхан сонин түүх байдгийн. 8 залууг Монгол Ардын нам сонгуульсаагаад одоо 8 хурлын төлөөлөгч болсон. Ийм сайхан түүхэн одоо сонголттой цаг үе байсан л да. Тэг хэсэг сайхан залуучууд. Тэгээ тэр үед бол одоо энэ орон нутгийн хөгжлийн сан гэж томоох юм байдгүй байлаа. За мэдээж улсын төсвийн дэмжлэг байсан. За их хурлын гишүүдийн багцаас хуваарласан хөрөнгийг зөв зөвхөстэй зарцуулах үйл ажиллагаа бас явагддаг. Тэн дээр л одоо бодлого уралдуулдаг ийм л хурал байсан л да. Зөвхөн одоо тойрогт гэхгүй нийгмийн бүх үйл амьдрал давхрахт тухайн намын гэдэг юм уу ирэх барьж байгаа засгийн бодлого бол хурж явах ийм л үүрэг зорилготой. Тэрэндээ зөв бодлого зөв саналаа нэгтгэж оролцох бол төлөөлөгчийн үүрэг байдаг. За мэдээж сонгогдсон тойргийг бол орхитуулж болохгүй. За би бол бас нэлийн хэд хэдэн томоохон ажлуудыг хийсэн. Ер нь төлөөлөгч болохоос өмнө ч гэсэн би 2004 онд одоо сонгуульд бас бүдэрж ирж байгаа ч үлээ одоо холбоонд ажиллаж ялаа. Бас шилэн кавлын сүлжээ байгуулахад хамгийн түрүүнд тусам орон нутгаар татах юм уу тийм бодлого барьж ялаа. Мөн түүнийгээ дагалдуулаад интернетийн эдит хэлийг үйлчлэгээ оруулах, тоон суугийн телевизэд одоо нэвтрүүлэгч гэдэг юм уу ийм ажлуудыг бас хийж ялаа. За 2008-аас 12 онд бол би одоо хамгийн том тэр үед чинь нэг 12 онд санаж байна. Аймгийн орон нутгийн хөгжлийн санд нэг одоо хамгийн анхных нь гэсэн үг. Одоо энэ орон нутгийн хөгжлийн сангийн орон нутгийн дэмжлэгийн хамгийн анхных нь 12 онд нэг 842 сая төгрөг аймагт барилгажсэн. Тэрний 100 сая төгрөгийг бол хүрээн марал суманд одоо хүрээн марал сумын тэр балгас болцсон ахуй үйлчилгээний 2 давхар байрын их засварт оруулаад сумын нутгийн удирдлагын ордон одоо оруулах ийм ажлыг хийж ялаа. За тухайн үеийн төлөөлөгчдөөс тэр манай намын бүлгээс тэр 800 сая төгрөгийн 100 саяын хүрээн марал өгчлөө штэ гэсэн бас тийм цагаан атаархал одоо юу гэдэг хэл амч гэсэн байлаа. За бас мэдээж түрүү засгийн үед манай аймаг 5 аймгийн 3 сумыг Азийн хөгжлийн банкны уур амьсгалын өөрчлөлтөд дагсан зохицох
бэлчээр менежментийн том төсөл хэрэгжсэн. Тэр төслийн хүрээнд бол ер нь бол манай аймгийн аль нэг 3 сумыг л сонгоно л доо. Одоо нэг хил залгаа 3 сумыг. Тэгэхэд бол яг намын бүлэгтэй орон нутгийн удирдлагуудын дарганалтайгаа бас ойлголцол сайтай. Хоёрдугаарт нь басчгүй тэр үедээ намын хорооны дид дарга байлаа. Тэгэхээр тэр үднээсээ бас тэр төслийг хүрээ марал сум руу татах үднээс аймгийн хурлын даргалтай ярьж үндсэндээ бол бууцгаан хүрээ марал заг сумыг оруулах энэ одоо шийдвэрийг аймгаас гаргуулж ингэж ийсэн. Мөн энэ төслийг хэрэгжүүлэхийн төлөө сумынхаа бүх багаар явж иргэдэд ойлгуулах, ухамсарлуулах ийм ажлуудыг бол хийж исэн. Одоо энэний хүчинд өнөөдөр одоо энэ 16 онд төслийн хаалт болж байна. Тэгээ энэ төсөл маань үндсэндээ 4 жил хэрэгжээд хаагдж байгаа төсөл. Тэгэхэд энэ төслийн хаалтыг үр дүнгээр иргэд маань бүгд бүлэг хоршоо байгуулчихсан, малчт маань хоршиж одоо хөдөлмөрөө нэгтгэдэг болсон, хашаа ороогоон засдаг болсон, худаг усаан гаргадаг болсон, бэлчээрээ хамгаалдаг болсон ийм сайхан өөрчлөлтүүд гарсан. За 80 гаруй мянганга талбайг одоо зуны талбайг бэлчээрээс чөлөөлөөд бас нэг 300 гаруй өвөл хаврын мянган га талбайг өвөл хаврын бэлчээрээс бас чөлөөлж энэ бэлчээр хамгаалах ажлыг бас хүрээ марлам энэ төслийн хэмжээнд бас нэлээд сайн хэрэгжүүлсэн. Тэрнийхээ хүчинд 2014 онд бэлчээрийн менежмент шилдэг сумаар хүртэл шалгарсан байгаа. За тэр төслийн ачаар одоо манай 4 багийн 4 горшоо бол нийтдээ нэг 140 гаруй сая төгрөгийн одоо буцалтгүй тэр төслийн үр шимийг хүртсэн байх жишээтэй. Бас нэг 70 гаруй сая төгрөгийг бол 18 одоо бүлэг горшоо бас буцалтгүй тэр төслөөс хүртсэн байх жишээтэй. За нутагт одоо энэ уур амьсгал их хүнд зөвлөлт явагдаж байгаа ус цэгийн амсгалтай ийм хүнд үед бол манай сумд гүн урмын хийдтэй 18 удаа гарсан шүү дээ. Энэ ажлууд бол маш том одоо иргэдийн дамаа малчтад чиглэсэн бол хамгийн том бодлого болсон. Нийтдээ бол 2.5 сая долларын өртөгтэй ийм төсөл хэрэгжсэн. 3 суманд энэ сургалт бүх юмтай нь хуваагаад энэ төслийн үр дүнг танилцуулж инлээ. Хаалтан дээр нэг суманд нэг 900 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн гэж ярьж байна. Энэ төсөлд одоо анханаас нь санаачил тэрэнд орж хамтарч ингэж явсандаа бас талархалтай байдаг. За мөн 2008 онд ч одоо сумууд л нутгийн хөгжлийн төлөвлөгөө гэж боловсруулж илаа. Бас галууц сум хамгийн түрүүнд боловсруулад дараа нь манайх би бас санаачилж гүйцэлдэж явж иж бас энэ төслийг боловсруулж бас одоо цаашдаа нэг барих юм чиглэлтэй тэрийгээ бас манай үе төлөвлөгөөд бас хараад бас явдаг юм шиг байна л дээ. Хүй тасарсан газар хүмүүжүүлж өсгсөн аав ээж гэдэг хүнд хамгийн ойр эрхэм зүйл байгаа гэдэг л та. Тэгээд нутаг усандаа таны явж гисэн нэг тийм илэгтэй сэтгэлтэй хандсан юм байна. Тэгээ ер нь бас аав ээжийнхаа тухай, нутаг усныхаа тухай бас сайхан бахархалд бодлоосаа. Хүүн л юм чинь тийм. За баярлалаа. Би чинь хүрээ марал сумын төв дэлгэр мөрний дэнж дээр одоо төрсөн өссөн хүмүүжсэн ийм хүн. Манай аав бол нэгдлийн орлогч даргыг 43 жил хийсэн. Ер нь бол бригадын даргаас тоо бүртгэгчээс ахгуулаад нэгдэл нийгмийн төлөө одоо бүхий л насаа зориулсан сайхан буурал байсан. Ээж маань дотуур байрны сургуулийн дотуур байрны хүүхдүүдэд одоо нэг дотуур байрны галч хийдэг ийм одоо буурай байлаа. За мэдээж 9 хүүхэд тээдрүүлнэ гэдэг бол манай аав ээж хоёрын хувьд бол нэлийн хүнд байсан баг. Яг цаг нийгэм сайхан байсан учраас бол тэр үеийн улсууд бол нэг тэгж өнөөдрийнхтэй адилхан ёо гэж хасалахгүй, одоо өвдөж зоохгүй хэдэн хүүхдээ илүү хөтөн сайн сайхан амьдруулж өсгөх бүгдийн сургууль номтой бас болгосон байна. Тухайн хүмүүс ер нь дүн нуруу тийм байсан шүү. Ер нь нийгмийн байгуулалт ер нь их мундаг байсан. Бүх юм зэгцтэй, боловсролын чанартай.
За тэр хөдөлთა бэлтгэлийн анги нэгдлийн сүлжээ гэдэг чинь бүр захын малчинд хүртэл хүрдэг. Захын малчинд одоо ингээл одоо баг хотонд нь шахуу агентийн үйлчлэгээ, ахуй үйлчлэгээ одоо тэгэл өсчин зурагч ингээл бүгд л одоо ингээл ажиллаж исэн тийм сайхан нийгэм байсан юм байлээ. Эргээд дурсаж бодоход би чинь бол 6 дугаар ангид өгсөн. Тэгэл аймгийн төв рүү. Тий. Тэгэл аймгийн төв рүү орж ирсэн те. За ягаад аймгийн төв рүү орж ирв? За манай том ах маань, миний том ах маань багш хүн байсан. Аймгийн боловсролын газрын сургалзаа харгын кабинет гэж тухайн үедээ байлаа. Тэр кабинетийн математикийн боловсрол хариуцсан аргадууч мэргэжилтэй хүн байсан. Батсуур гэж хүн байсан. Сүүлд нь сургуулийн захирлаар олон жил ажиллаж исэн да. Энэ ах маань нэг зуныхаа амралтаар аав ээж дээрээ гэр бүлээрээ очиж амраад. Тэгээ энэ нөхөр бол нэг морь унж тавьсан. Гүйцэгдэхгүй. Тэгээд гिचэл ном хийж байгаа юм ерөөсө харагдахгүй. Ийм нөхөр байна. Энэ нөхрийг авчиж аймгийн төвд нэг тодорхой хэмжээнд бэлдээд гүнзгий ангид оруулна гэсэн ийм зорилготой л одоо яаж яасан зүгээр шийдвэр гаргаж яасан. Манай аав бол мэдээж хүүхдүүдээ сургахын төлөө бүгд л зорилгыг агуулдаг юм хүн байсан. Ээж маань бол отгон хүүхд гэдэг утгаараа маш дургу байсан. Хамаагүй наадах чи байж байг болохгүй л одоо мал марсан ч ядгийн барилгын тэмцэж барилгачин болох сайхан штэ гэж манай ээж тэгж ярьдаг ийм хүн байсан. Тэгээд одоо яа хараггүй ахыхаан даалгавраар намарн тэгэл 9 сарын 1-нд аймгийн төв орж иржсэн да. За тэгээ гүнзгийрээс сургалттай ангид сураад ямар хос ороо ер нь? За яг ер нь бол гүнзгийрүүлсэн тэр үеийн гүнзгийрүүлсэн сургалттай анги чинь тэр тусмаа математикийн орос хэлний гээд орос хэлний гүнзгийрүүлсэн сургалт 2 дугаар 10 жил байлаа шүү дээ. 1-р 10 жилд математикийн гүнзгийрүүлсэн сургалттай. За бид нар чинь далайн багш маань хүлээж авч шалгаж авчилаа. Тэгээ Баазгаан, Баян цагаан, Богод, Жаргаланд бууцгаан гэдэг нэг 10 жилийн томоохон бүсийн 10 жилийн одоо сургуулиудаас сумдуудаас одоо шилдэг хүүхдүүд ирчихсэн. За тэгээ шилдэг хүүхдүүдтэй нэг ангид орж суралцсан. Ах маань их бэлдвэрсэн. Би тэнд нэг их хүүхдтэй юм болж исэн юм л да. Хөдөөний хүүхдүүд үнэхээр бас ном шагаадгүй байсны гая гэдэг юм уу, гор гэдэг юм уу. Намайг ингээд тоо бодуулаад тэр чинь бүр багаас нь эхэлж байгаа. Нөгөө 6 дугаар ангийн хүүхдүүд чинь авторж байгаа хүүхдүүд чинь 4 дугаар ангиас нь энгийн 10-ын бутаргаанаас нь эхлүүлээд ингээд бодлого бодуулаад шөнө 3 цаг хүртэл ингээд суулгачдаг. Тэгээ хөдөөний хүүхэд болохоор салхинд гүйж гадаа тоглож явснаас тэгтлээ их цагаан цаас шахаж байгаа. Тэгсэн чинь 2 нүдүр ингээд амар улдаагаад нөгөө их цуд хийгээд цав цагаан цаас сарсаар байгаад одоо 2000 оны зуд муднаар чинь хүмүүсийн нүд их өвдсөн шүү дээ. Яг тэрэн шиг цагаан юмыг хит их ингэж харах бол одоо тэгээд нүд өвдчихдөг. Миний бүр тийм нүд өвдчихсэн тийм тэгтлээ хөдөлмөрлөжсэн тийм төгөөд гин тэр бол нөгөө ёстой хичээл хийж яваагүй хөдөө дэндүү дураараа байсны горыг л тэнд амсуулж өгсөн л дөө. Тэгээд эхний удирдалтаа ер нь их болохгүй боцдог ч юм болов гэрэн чих санаж байна. Энэ байшин чинь байж үзээгүй нөгөө боловсон ойлмал тавал усан ойлмалд орох марх чинь бол ер нь их тиймэрхүү хөдөөний л хөөхт болсон байна те. Тэгээд нөгөө 6 дугаар ангиас шууд аймагт ирж байгаа хүүхд чинь ядаж яхад өсөхгүй гусаа хийцэн. Тэгээд бидний үед чинь нөгөө 8 дугаар ангиас доош насны хүүхдүүдийг хосчдөг байсан юм. Тэгээ өсөө авахгүй болсон нөгөө халимаг байхгүй. Тэгээд аймгийн төвийн хүүхдүүдээ чинь алиг дэрэх хүн. Тэгээд 2 дугаар одоо курс гэдэг юм нөгөө 2 дугаар удирдлынхаа хичээлээс. За математикийн хичээл дээр бас нэг ганц нэг сайн авч эхлээд. Тэгэл урамшиж эхэлсэн л дээ. Ер нь бол за сургуультай явна. Тэгэл тэрнээс хойш дуртай болсон. Яг нь ер нь манай 10 жилийн гүнзгий ангид чинь 35 сайхан хүүхдүүд тал талаас суралцж ялаа. 10 дугаар ангинд өгсөд 35 их дэд сургууль авч ялсан шүү дээ. Тийм рекорд амжилт тогтоосон байсан. Тэр бол одоо тухайн багш нарын гавья манай одоо энэ жил гавьяд багш авлаа. Далайн багш маань бид нарыг 8 дугаар ангид хүлээж аваад 9 дугаар ангид далайн багшийн шавн юм байна лээ. Баяр жаргал гээд багш байсан. Тэр багш маань одоо бид нарыг 9 дугаар ангид сургаад төгсөж ирсэн. Одоо баяр жаргал багш маань
олон удаагийн багш нарын математик олимпиадын аварга одоо олон улсын сургуулийн захирал хийж байгаа юм сайхан хүн байгаа. Тийм. Их мундаг. Тэгээд эдийн засгийн мэргэжлэр нь суралцгаад. За тийм. Тэгэл одоо конкурс л дээ. Конкурс. Тэгээ бидний үеч бас шилжилтийн цаг үе байсан. 92 онд ард төгслөө шүү дээ. Тэгээ шилжилтийн цаг үе байлаа. Тэр үед конкурсын програмд нэг өөрчлөлт орчихсон. Нөгөө юуны санхүүгийн мэргэжлийн хуваарууд ингээ гулсдаггүй, онооны дараалал гулсдаггүй. Одоо жишээ нь санхүү эдийн засгийн дээд сургууль, Монгол Улсын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль гэдэг ийм нэг зөөхөн хуваар ирэн тэрийг хүүхдүүд маань оноож авна. Оноож авсан одоо хуваар дээрээ конкурстэй л тэн дээрээ авч чадахгүй бол муйсаас одоо сайн оноотой байсан ч гэсэн санхүүг рүү орохгүй, Хөдөө аж ахуйн сургууль руу орохгүй гэдэг нэг тийм зарчимтай байжсэн. Тэгээд ах маань зөвлөжсэн л доо. Бас сайн хүүхдүүд бий юм. Тэр чинь олон сайн хүүхдүүд байсан. Чиний ер нь бол боломж бол Хөдөө аж ахуйн дээр сургуулаа. Энэ хуваарийг ингэж голсуулдгүй юм юу болцсон учраас бол тэрлүүгийн конкурст гэж хэлээд тэгээ одоо ахын сайн заавраар конкурстэд Хөдөө аж ахуйн дээр сургуулийн Монгол Улсын их сургуулийн 2 хуваар Хөдөө аж ахуйн дээр сургуулийн 2 хуваар л ирж ирсэн. Ерөөсөө манай аймагт санхүүгийн мэргэжлийн тэгээ Хөдөө аж ахуйн дээр сургуулийн 2 хуваар дээр нь аймгийн төвөөс нэг 4-5 хүүхэд хөдөө нөгөө сумдын 10 жилээс бас нэг тийм хэмжээний хүүхдүүд конкурстэд. Тэгээ одоо энэ лавгсрын дарга шүү дээ манай хурлын дарга байсан лавгсрын даргын хүү Сосроо урам гэдэг нэг залуу байдгийн тэр үтээр одоо Хөдөө аж ахуйн дээд сургуулийн 2 ангийн авч 4 жил нэг ширээнд тохион залган суусан да. Эдийн засгийн мэргэжлийн онцлог нь юу юм? Таны хувьд ч гэсэн банк санхүүгийн байгууллагаас нэлээд удирдлаа да. За мэдээж эдийн засаг бид нар ч нь бол тухайд Хөдөө аж ахуйн чиглэлийн Хөдөө аж ахуйн эдийн засаг нягтлан бодогч гэж ингэж хосгосон мэргэжилтэд төгсчихсэн. Мэргэжлийн өөрийнх нь одоо онцлог бол мэдээж одоо төлөвлөлт, шинжилгээ, зохион байгуулалт, тэгэл удирдлагын системийг үндсэндээ хангадаг, тэгээ бүртгэлээр нь зохицуулдаг, хяналтын төвтэй ийм л систем л дээ. Банкнд бол мэдээж орж ажиллах бол эдийн засгийн мэргэжилтэй байсны л одоо ачаав яал гэж боддөө шүү дээ. Би ч одоо эдийн засгч мэргэжилтэй мөртлөө холбоонд бас холбооны газрын даргаыг сүүлийн 4 жил хийцэн нэг юм сондогтой. За холбоонд чи би 11 жил биш 16 жил таталтгүй ажилласан. Би анги холбооны газартай ажил амьдралаа холбож байлаа. Холбооны газарт ажилд орох түүхийн одоо гол зүйл нь бол нөгөө оюутны үйлдвэрлэлийн дадлага. Тэг үйлдвэрлэлийн дадлага холбооны газар дээр хийсэн. Тэгээд тухайн удирдлагууд нь бас таалагдсан юм байлгүй. Намар нэрээд би холбооны газарт ажилд орсон. Тэрнээс хойш холбоонд бол 16 жил ажилласан. Намайг анх холбоонд орж явах үед чи холбоо чинь бараг 200 шахуу ажилтнтай. Тэр нөгөө иргэлийн цехийн нэгдсэн. Энд чинь манай аймаг чинь 7 ирлээтэй. Тэгээд 15 дугаар станц гээд бүр Занглаа станцтай. Тэгээд одоо хот хоорондын залагч нар шуудан холбооныхан мөн юуныхан шугам кабелийнхан гэдэг тэгээ инженер техникийн ажилчид гэдэг ингээхээр 200 шахуу ажилчтай маш том нөхөр айл байл шүү дээ. Тэгээ энэ айлын бас эдийн засгийн ажлыг бол олон жил хийсэн тэрний үр дүн байсан бах. Нөгөө талдаа манай холбооны газрын дараагаар Эрдэнэбат гэж нэг завхны дарга байлаа, мондөг дарга байлаа, их юм сургасан санхүүгийн мэргэжилтэй намайг бол одоо манай аймгийн арслан манай одоо Баасан Батгай мэргэжлийн санхүүж штэ. Баасан Батгай маань хүлээж авч биднэрт бол маш их сайхан одоо мэргэжлийн зөвлөгөө сургалтуудыг өгч ирсэн. Тэр үүднээсээ одоо мэрэгсэн гэдэг юм уу да ийм нөхцөл байдал одоо чадварыг олж авсан. Тэгээд Эрдэнэбат дарга маань 2007 онд Дархан аймгийн Дархан аймгийн холбооны газрын дараагаар шилжсэн. Тэгээ миний бие одоо холбооны газрын дараагаар томилогдох юм чавшаан болсон. Хэдийгээр инженерингийн гэдэг юм уу мэргэжлийн байгууллага байсан ч гэсэн тухайн үед бол намайг бас хамт олноороо дэмжиж удирдлага болгож исэн хамт одоо холбооны газрынхаа хамт олонд бол туйлацк баяртай явдаг. Хүний ер нь амжилтанд хамт олон гэдэг зүйл ер нь салшгүй холбоотой юм. Тэгэлгүй яах вэ? Хамт олонны уур амьсгал зөв бүрдсэн
нэг зорилго нэг чиг зүгт байгаа тохиолдолд бол амжилт бол угаасаа явчихна. Байгууллагын амжилт өөрөө сайн байна гэдэг маань даргаасаа авахгүй болоод бүхий л шитний ажилчид бүхэндээ өгөөж өгч гэдэг юм л зүйлтэй. Тийм учраас хамт олноо хамгийн сайн бүрдүүлэх, тэднийхэн хүчийг нэг зүгт чиглүүлэх гэдэг бол хамгийн л гол зорилготой ажил гэдэг. Таны энэ ажилдаа бэлтгэлж явдаг зарчим юу вэ? За би яг сая бас хэллээ те. Ер нь бол хамт олноо нэг зүг чиглүүлэх, мэдээж хамт олныг зөв бүрдүүлэх гэдэг бол их чухал. Зөв бүрдүүлнэ гэдгийг бас зарим тохиолдолд буруугаар хардаг байдгийн хүмүүс халаас илгээ солиод. Надад бол тийм зан чанар байдгүй. Би холбооны газарт ажиллаж байх хугацаанд аач тэр банкны системд ажиллаж байх хугацаанд аач тэр ер нь нэг хүн одоо сольж халаагүй. Тэгээ яг ерөнхийдөө бол хүмүүсийг буруугийн зөв рүү одоо зөөлөлж мэдээж одоо удирдлагын хувьд зарим болохгүй зүйл дээр нь хариуцлага зангарах байлгүй яг тэр зүйлүүдээ авч хэрэгжүүлээд явдаг. Ерөнхийдөө бол чи ийм зүйлийг хийх ёстой. Чиний ажил ийм байвал биднэрт ийм үр дүн өгнө. Ингэснээрээ би чамайг ингэж өгнө гэдгийг л ажилтсан хүмүүстэй тодорхой болгож өгдөг. Тэгээ тийм тодорхой болсон тохиолдолд бол хүмүүс жоохон урамтайч байдаг. Тэгээд их эерэг бөгөөд найрсаг хамт олонч нийтэж ийм уур амьсгалаар хүмүүстэй ханддаг, зарчмыг баримталдаг. Тийм байдлаасаа бол ер нь их алддаггүй болов гэж боддгий штэ. Нөгөө зөөлөн хатууга гэдэг шиг тодорхой хэмжээнд бас зөрчилтэй зүйлүүд гаралгүй яг хөө тэр бүхнийг одоо дандаа ийм цэргааталтын гэдэг юм уу босод одоо аргаар шийдвэрлэх биш аль болох зөөлөн болохгүй тохиолдолд түр хугацаанд орхичдог эргээд нөгөө асуудлаа эвтэйхэн болох талаас нь хандуулж явах ийм зарчмыг л ер нь баримталж ажилтдаг л да. Ер нь хий гэсэн зүйлээ та ер нь хийж чаддаг. За ер нь зүтгэдэг. Ер нь гэхдээ нэг одоо сул гэдэг юм уу зарим тохиолдолд даваа тал болдог. Өөрийн барьж авсан юм аа өөрөө тусах гэж л үздэг. Зарим тохиолдолд одоо юу гэдгийг хүмүүс дутуу хийгээд байгаа юм шиг ч гэдэг юм уу те. Ийм санагдаад байдаг. Яг нь ер нь бол зүгээр тэр бол миний хувийн чанар. Удирдагч хүнд бол бас тийм зан чанар нэгдүгээрт байх ёстой. Гэхдээ өөрийнхөө одоо цаг завыг өөрийнхөө одоо ажлыг бас бусдад итгэл өгж үүрүүлж бусдаар хийх энэ менежмент бол бас удирдах ухаанд байдаг юм байна. Тийм зүйл рүү бас суралцж ядж яваа. Энэ үднээс асуухад хамгийн том нэг би энийг хийж чадлаа шүү дээ гэж нэг өөрөөрөө нэг омгшиж ч юм уу яг бардамнаж явсан үе байна уу? Байлгүй яг. Яг ер нь бол нөгөө ажил дээр амжилт гаргана гэдэг бол хүнд одоо урам өгдөг гэдэг юм уу? Одоо бардам сэтгэл төрүүлдэг гэдэг юм уу? Тийм байдаг л да. Цахилгаан холбоо компанид ажиллаж байх үед манай одоо нөгөө зах зээлийн одоо хуваагдал болчихсон. Өөрийн телефоны оператор компаниуд гарч ирээд тэгээд орон нутгуудад нэг өөрийн телефоны үйлчилгээнүүд нэвтрээд ирэхлээр монопол байсан зах зээл нь задраад цахилгаан холбоо компани тэгээд нөгөө орлого бүр ашиг нь буураад ирнэ шүү дээ. Тэр үед яаж энэ байгууллагын санхүү эдийн засгийг зөв голдрлоор авч явах хэд одоо онгоцохгүй. Эсвэл систем ингэж яриад байгаа те. Бүгд аймгийн холбооны газрууд дотроо бид мандайлагч яаж байгаад байж болох вэ гэдэг. Ийм систем, ийм л ажил дээр одоо тухайн үеийн Эрдэнэт дарга тэгээд манай ажлын зүйл гэж ярьдаг байсан. Баасан Батгай ерөнхий нэгтлэн байлаа. Хишгээгч боловсон хүчин нь байлаа. Үйлчилгээний албаны дарга нь одоо энэ Мобикомын оюун чимиг дараалуулаад одоо Альма одоо үйлчилгээний газрын дарга Альма байлаа. За ерөнхий инженер нь болд инженер тэгээд одоо энэ Бурмаа инженер одоо холбооны газрын дарга Бурмаа инженер тэгээд одоо сайхан инг тайван инженер одон туяа инженер гэх сайхан залуучууд төрж авчихсан. Энэ сайхан баг бүрдээд ингээд ажиллаж байсан. Манай Мөнхөд нэгтлэн байна. Одоо аудитд байгаа те. Бид тэр чи яг л нэг өрөөнд 10 хэдэн жил хамт суусан ийм одоо үеийн төгсөгчд энэ хүмүүс ажиллаад их сайн хийдэг байсан.
Тэгээд дамаан тэр санхүүгийн төлөвлөлтийн ажлыг яг тухайн зохицсон нөхцөл байдал дээр нь одоо төлөвлөж байсны үр дүнд бол аймгийн холбооны газар бол ер нь системд аюул олон удаа шалгарсан юм. Манай Эрдэнэбаатар бол аюул олон удаа шалгарсан их нэр төрттэй юм ажиллаж исэн. Миний би бас тэр уламжлалыг бас алдчихгүй юмсан гэж 4 жил дараг хийхдээ бас нэлээд хичээж ажилласан. Би нэг удаа 2 дугаар байранд, нэг удаа 1 дугаар байранд оруулж бас шилдэг менежер, шилдэг холбооны газраар бас шалгарч байсан 4 жилийн хугацаанд. За тэр амжилтуудыг бол ер нь тодорхой хэмжээнд миний ажлын хийжээс ажлын үр дүнтэй холбоотой гэдэг үднээс би бол бахархан дурсаж байх ер нь дуртай. За дарга болсныхаа дараа энэ холбооны газрын дотоод заалны нөгөө сүлжээ компани гэж 2 салаад нөгөө өөрөө байрныхаа зохион байгуулалтыг бас 2 компани болгож салахгүй болохгүй ийм цаг үе байсан. Тэгээ энэ холбооны газрын заал доотлын заал маань нэлээд тийм хуучин төр төрхтэй болсон байсан. Тэгээд энийг нэг арай өөр одоо байдлаар тогтчулчих юмсан гэж хичээж өөрөө төслийн боловсруул зургийн нэг хүртэл гаргаж яагаад тэгээд тэр ч айгүй хямдхан шүү дээ, нэг тийм гнапл хавтан одоо гавтангаар л одоо чимгэлдсэн ийм л заалыг хийж ялаад ч 7 сая төгрөгөөр шүү дээ 2010 онд. Тийм заал, тийм үйлчлэгээ бол үнэхээр тухайн үедээ бол манай аймагт байгаагүй. Тэгээд тийм имийг бас идэж хийжсэн. Тэгээд тэрэндээ бас бахархаж явдгийн. Арван нэгэн онд намайг ажил аваа байж хахад тухайн үеийн хадгаламж банкны захирал Сүхболт гэдэг нэг эмэгтэй байл. Тэгээ баруун аймагуудаар дайраад буцах замдаа танай байр ер нь нэг тийм болохгүй байна. Хоёулаа байраа өөрчлөх хэрэгтэй чи газрын асуудал шийдээрэй олоорой гэдэг. Тэгээ бид нэг явж байгаад 2 газар үзчихад тэгэл 2 газар үзэл тэрлүүгээ л явсан. Айгүй олон бэрхшээлтэй таарсан. Гадрынхаа хувьд бэрхшээлтэй таарсан, байраа барих ч гэсэн бэрхшээлтэй таарсан. Тэг яг юмд үнэн байгаа зүтгэл байдаг бол бүтдэг гэдгийг бол өнөөдөр одоо бэлхний байр нь босцсон учраас бол харуулсан гэж ойлгож байгаа. Тэгвэл яг тухайн үеийн орон нутгийн удирдлагууд одоо шийдвэрлэж гадрын асуудлыг шийдвэрлэж бас дэмжиж энэ байр бол өнөөдөр боссон энэ байр бол одоо иргэд гадаа очлоод авахгүй тавтай хэмжээ томтой сайхан зааллаар үйлчлэгээ авах юм бүрэн боломж бүрдсэн. Ажилчид нь ч гэсэн тав тухтай сайхан орчинд ажиллах нөхцөл бүрдээд ирэхлээр хүмүүсийн урам зориг, хүмүүсийн ажиллах эрч хүч бол нэмэгдээд ирж байгаа нь ойлгомжтой л байгаа л да. Та ер нь за яг хөгжил төвшөлтэй ингээд холбоод ярихад хувь хүнийхээ одоо асуудлыг чинь хувь хүний ер нь хэр хөгжүүлдэг юм бэ? За би чи ер нь яг хөгжлөө яг хүн би чинь захиргааны холбоо компанид бол ажиллаж байхдаа бол айгүй олон сургалтанд суужсэн. Жил болгон л шахал менежментийн сургалтанд суудаг байлаа. Тэр үе чинь бодлого нь өөр тийм биш. Тэгээ өөрөө төлөвлөлтийн ажил бол өөрөө нөгөө цаг үед нь өөрчлөлтөд байгаа учраас цаг үедээ тохирсон арга зүйн бас өөрчлөлтөд байдаг. Тэгээ тэрэндээ тасанд зогч сурахын төлөө бол одоо мэрэгжлийн чиглэл рүү нэлийн одоо шамдан суралцсан гэдэг юм уу, дадлагсан гэдэг юм уу тэгж ойлгож болно. Холбооноосоо цэвэр банк руу ингээд шилжиж орчихлоор бас банкны юм шинэ байдаг. Бас л шинэ юм руу орчиж байгаа. Хэдийгээр эдийн засгч мэрэгжилтэй ч гэсэн банкны эдийн засаг арай өөр. Тийм учраас дэрийн урдан суралцах гэдэг үүднээс бас мэдээж өөрийгөө хөгжүүлэх талын юм бол байна. Зүгээр хилний гэдэг юм уу, яг одоо ховийн одоо чиглэлээрээ бол бас зориод явах тийм цаг зав бол бас хараахан байсангүй. Тодорхой хэмжээнд байлгүй яг уу. Намайг ч одоо холбоонд ажиллаж байхад ер нь холбооч тийм болчдгийг мэрэгжил хийхгүйгээр лавлах болцсон байдгийг. Тэгэл одоо хөдөө явж байхад нэг шугам байна, шугамын тэр одоо дэгээ мулталцсан байх, тэр лонх нь одоо эргэцсэн байх. Тэгэл тэн тавьсан шугамын тэмдэглэгэж гэдэг юм уу. Ер нь ингээл хоногшоод ирчдэг. Ядахнаал шугам гэмтлэх лакатраа заахад бид нар мэрэгжлийн биш мөртлөнд хэдэн километр тэгэл
багцаа тоолол олцдог, тэрийг бодоод олцдог, тэгэл явцдаг. Ийм л байсан л та. Төрөөс ч төмнөөс ч таныг урамшуулсан мөч хэзээсэн бай. Хамгийн том урамшуулсан. За хамгийн том урамшуул бол би чинь 2000 он санаж байна. Монголын залуучуудын холбооны тэргүүний залуу гэд медалаар шагнагдахгүй чочор би тэрийг айгүй чочор хүлээж авсан юм аа. Тэр үед аймгийн залуучуудын холбооны дарга гам зэрэг гэдэг дарга байсан. Нарийн бичгийн дарга нь Одон Тунгалаг гэдэг нэг шүүгч эмэгтэй байсан. Прокурор эмэгтэй байсан. Одоо өмгөөлөл хийдэг юм шиг үл. Тэр эмэгтэй л зовж очих нь л манай байгууллагын шинжилэл дээр орж ирэл шагнал гардуулаад. Тэгэл тэр бол одоо юу гэдгийг залуу хүн тэгж шагнал урамшил нэг мэддгүүч байж тэр үе чинь шагнал урамшил хоорч байлаа шүү дээ. Тэгээ тийм шагнал урамшил бол миний хамгийн үнэтэй шагнал. За мэдээж тодорхой хэмжээнд хөдөлмөр хийж хамт олонтой одоо үүс бүтээлцэж явж байгаагийн хувьд бол нөгөө ажил хөдөлмөрийн бүтээлээр олгогдсон шагналууд бас байлгүй яах вэ? Би чинь 2 салбарын за аймгийнхтайгаа нийлүүл 3 салбарын тэргүүний ажилтан захиргааны холбоо компани мэдээлэл технологийн салбарын тэргүүний ажилтан 2010 онд авсан. 2011 онд эдийн засгийн тэргүүний ажилтан авсан. Яагаад тэгэхээр би холбоонд 11 он хүртэл 16 жил. За мөн тэргүүний ажилтан ч гэсэн 16 жил гэнэ. Тэр үчи 15 жил ажиллаж тэргүүний ажилтаа авдаг болцлоо хангасан. Тэгээ нэгэнд болцлоо хангасан учраас хоёр тэргүүнийг бол авсан. За 12 онд бол аймгийн засаг дарга тэр үед амарсан надар байлаа. Аймгийн тэргүүний ажилтан цол тэмдэглэр шагнаж байсан. За мэдээж Монголын цахилгаан холбоо компанид ажиллаж байх үедээ бол шилдэг холбооны гадар шилдэг зах зээлийн ажилтан, шилдэг менежерийг 2 жил дараалал авсан. Тэр бол системийн хэмжээнд авсан маш том шагнал байсан. За харилцаа холбооны салбарын 90 жилийн үед урилгаар оролцож бүр эндэр дээр үг хэлэх юм жавшаан одоо юу гэдгийг урилгачуулын олдож ирсэн энэ асуудлууд бол миний одоо амьдралын түүхэнд бас мартагдахгүй юм сайхан түүх байна. Таны өдөө зэрэгтэй явахад мэдээж таны ханы нөмөр нөөлөг төвшиг толгоор маш их байгаа. Гэр бүлийн үнэ танилцуулахгүй юу? Тэгэлгүй яг хуу ажлын цаг зав багтаа ийм хүнд ардталд одоо ямар нэгэн асуудалгүй бас байна гэдэг бол мэдээж гэр бүл ханийн төвшиг оройтон ажил их одоо ихтэй байна, хөдөөгдаа их явна, уулзал зөвлөгөөн сургалтанд их явна. Энэ бүхэнд миний хань одоо 2 хүүхдээ одоо бөмбөлгөөд ар гэрэн сахиад за мэдээж харьцангуй аав ээж нь бас их төвшиг болно. Манай хадам аав ээж харьцангуйс гайгүй жаргалж байгаа хүмүүс бий. Харьцангуй миний амьдралд бол бас төвшиг нөөлөг одоо ахтай амрагсадан алиг дэрэх болно хүн төвшиг болж исэн байх. Манай эхнэр чинь Бууцхан сум төрсөн Зогоогийн Гүндэгмаа гэж хүн бий. Битэр 2000 онд танилцж 2003 онд одоо анхныхаа хүүхдтэй болж тэгээ гэр бүл болж одоо амьдарч байна. Өнөөдөр одоо ингээд золхлоор бараг 15 6 жил болчихоо. Ийм л болоод явж байгаа. Манай эхнэр Хятад хэл Монгол Улсын их сургуулийн Хятад хэл судлалын сургуульд төгссөн. Хятад хэлний орчуулагч судлаач мэрэгжилтэй. За би энэ давтраад гэр бүл болоод суудсан учраас Баян хонгорт байхаас өөрчлөгөө. Яг нь ер нь Баян хонгорт бол Хятад хэлний чиглэлээр бол боловсролын систем тогтолцоо бол арай хараахан бүрдэж амжааг байна. Гэхдээ хонгор дээдлэр бол бас нэг 2 жил Хятад хэлний хичээл ороод тэнд багшилсан. 2005 оноос Скейтл компани одоо үйлчлэгээний салбар аймагт нэгтгэд анхны ажилтнаар нь ороод өнөөдрийг хүртэл бас 11-2 жилдээ золгоод явж явах шиг байна. Мэдээж хэлний мэргэжлийн хүн ягаад бас холбоочин болчих вэ гэд хүмүүс сонирхоод асуугаад байдгийг. Одоо зарим нь бол чи холбооны дарга байсан учраас мэдрээд гэж ярьдгийг. Тийм юм бол байдгүй юм. Ягаад гэхээр тухайн үед бол Скейтл компани чинь технологи нь CDM технологитой тоног төхөөрөмж станцууд нь бүгд хөвөгийн
Хятадын одоо Huawei компани ийм технологи нэвтэрсэн ийм одоо үйлчлэгийг нэвтэрж байсан. Тэр үед бол манай эхнэр бол цэвэр хэлнийхээ өөрийнхөө сурсан мэдлэг хэлнийхээ давуу байдлаараа л энэ компани ажилтан болсон. За тэр давуу байдал хэлнийхэн давуу байдал хүртэл тухайн компани тухайн үеийн ажил бол бас хэрэг болж исэн учраас бол өнөөдрийг хүртэл ингээл холбоочин ажлыг явж байна да. Таны бахархал юу вэ? За мэдээж төрж өссөн нутаг ус аав ээж байлгүй яах вэ? Хааны жилүүр хүүхэд байна. Ер нь бол одоо хамгийн бахархалтай зүйл бол мэдээж эцэг их намайг өдий хүртэл сургаж хүмүүжүүлж өдий хүртэл одоо нийгэмшүүлж амьдруулж байгаа нь бол эцэгхээс үүдэлтэй. За эх орон гэдэг нэг айгүй том бахархал байна. Энэ эх орон гэдэг бахархал бол үнэхээр одоо Монгол хүн бүхний зүрх сэтгэл хадаатай. Би Монгол гэж сайхан нөгөө дэлгсэн тэрлэг шиг эх орны одоо хүү гэхлээрээ охин гэхлээрээ бол бахархалгүй яах вэ? Энэ бол бидний хамгийн том бахархал бол эх орн юм аа гэж боддог. Таны ойрын үед хийхээр төлөвлөж байгаа мөн хэтийн зорилго юм байна. За яг ер нь бол мэдээж залуу хүний хувьд тодорхой хэмжээнд улс төр яваа хүний хувьд бол энэ бодлого чиглэл хөгжлийг нэг арай өөр тал руу харах юмсан энэ нийгэм хэтэрхийх талтж байна, хэтэрхийх улс төрчж байна, хэтэрхийх намжрахж байна. Энэ тогтолцоо энэ юмыг бол одоо бас харж анзаарж өөрчлөх юм цаг бас тулгарч байгаа. Ханаа л ярьж байгаа. Тэгээ тэрийг л мэдээж дээд шатанда манай их хурл парламент одоо яаж бүрддгийг ийм тал руугаа ингээд яваад ингээд хийх байх. Тэгвэл миний боддог юм бол энэ улс орны хөгжлийн хамгийн гол тулгуур зүйлүүд нь юу юм бэ гэхээр бол ерөөсөө нэг нийгмийн байгуулалтын тогтолцоонд энэ улс төрийн тогтолцоонд байдаг юм билүү гэж бодож байна. Бид нар төвлөрсөн төлөвлөгөө зах зээлийн нийгмээс өнөөдрийн нийгмийг хүртэл яваад ирэхдээ энэ тогтолцооныхон гажгийг гэдэг юм уу гажууд л бүхнийг л одоо л мэдэрч эхэлж байна л да. Тэгэхээр ийм байгаа тохиолдолд бид нар ер нь иргэн бүр санаа сэтгэлийн зөв зориулсан, зөв бодлоор хандсан байдлаар сонголт хийдэг. Түүгээрээ дамжуулж бас эх орны хөгжилд хувь нэмэр болох мөн энэ шин боломж сонголтуудыг зөвөр хардаг ийм болох хэрэгтэй юм болов. Парламент маань зөвхөн миний хувь хүний бодол бол хоёр шаттай парламент байгаа. Нөгөө жинхэнэ ардын парламент нь байгаа. Тэндээсээ одоо юу гэдгийг хуучин улсын багвар гэдэг шиг одоогоор их хурл гэж болох л ах л да. Тэрэн шиг одоо 76 ч байт юм хіднийхын тэр нь бүрддэг ийм хяналттай ийм улс төр явбал бас жоохон нөгөө гажууд юм байхгүй болох болов гэж боддог. Тэгээд энэ гажууд юм нэгэнд байхгүй болсон тохиолдолд улс орны бодлого нэг зэгтрэх болов гэж боддог. Ингээд зэгтэрснээрээ залуучуудын хөгжчүүлийн одоо юу гэдгийг хүүхдүүдийн одоо бүхий л насны амьдралын боломжийг сайжруулахад хандсан сайхан одоо төсөл арга хэмжээ нөхцлүүд бий болоосоо тэрэнд хандсан бодлого хэрэгжээсэй л гэж ингэж боддог доо. Таны хэлэх дуртайг. За ер нь бол санаж явбал одоо бүтэн санаа зөв бол заяа зөвөө гэдэг үг бол их зөв гэж би боддгийг. Мэдээж миний өөрийн баримтлагдаг зарчим бол ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэж тийм зарчмаар одоо ажилдаг. Тэр үг бол мэдээж одоо надад бол бас шингээтэй байдаг. За, баян хүрээнд төлөө цахилах зүрх сэтгэлтэн ариундаг ажил хөдөлмөртэн бас өндөр амжилтыг хүсье. Манай хэлбэрийн урилгыг хүлээж авч өнөөдөр бас чин сэтгэлээс ярилцсан тань баярлалаа. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн баярлалаа. Аймгийнхаа иргэд мөн залуучууд одоо бүхий л хүмүүстэй бол чин сэтгэлээсээ талархлаа. Танай нэвтрүүлгээр одоо орж миний амьдралын богинохон төвөгтэй танилцсанд бас талархаж байна. Тэгээ та бүхний ажил үйлсэд өндөр амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. За миний нэрийн утас бол үнэнч хөдөлмөр гичээл зүтгэл юм аа.